Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд Солонгос улсын нэг ангид кино болох Бүдүүн хувьсгал киног ярьж өгье. Энэхүү кино маань 2012 онд үзэгчдийн хүртэл болж байжээ. Комеди болон романс төрлийн кино аа шүү. Дуу араа гих модель бүсгүй амьдралынхаа турш дэглэн байрч жингээ хадгалсаар ирсэн. 177 см 48 кг жингээ барихын тулд хоногт 600 ккал идэж өдөрт 1 цагийн дасгалыг тогтмол хийдэг. Хизээж марталгүй хийсээр ирсэн. Идэх бүртээ калороо тооцдог. Тэрээр бүдүүн хүмүүсийг үзен ядаж нохогхаа шиг идэж байгаа хүмүүсийг харахаар л бачуурч галзуурах төхөн. Түүний ажил бол нэлээн амжилттай яваа модель. Ажилдаач сайн. Тэрээр ганц бие бөгөөд сохор болцоонд яван залуучуудтай танилцах боловч түүнд таалагдах залуу үл олдно. Тиймээс болцоонд явах бүрдээ ирчүүдийг доош нь хийн дургууг нь хүргэж явдаг. Нэг удаагийн болцоон дээр их аятайхан залуу ирнэ. Тэр залуу түүнийг бусад ирчүүдтэй яриа өрнүүлэхийг хажуунаас нь сонсож байсан байж таардаг. Өөр чинь 15 сая. Хобби чинь хоол идээд бөөлчих гэсэн үү? Эрэгтэй хүнтэй хамт амьдрахаа шийдээгүй байгаа бололтой. Надад ч бас сонирхол алга гэж хэлээд яваад өгнө. Бүсгүй уурлан араас нь гарахад ресторанд хоол идээд сууж байсан цэмцгэр хөгшин эрт түүнийг шүхэр аваад яв гэж хэлдэг. Тэгээд түүнийг ресторанаас гарах үед түүн рүү санамсаргүй нэг хүн ус цацчихна. Танихгүй ирээ хэлснийг гинэт сансан бүсгүй буцан орж цэмцгэр хөгшин ирээс та зурхаач юм уу гэж асуухад шүхэртэй байсан бол норохгүй л байсан юм. Удахгүй амьдр чинь өөрчлөгдөнө гэж хэлдэг. Тэрээр төрсөн дүүтэйгээ амьдрах бөгөөд дүү нь маш тарган амттанд ухаангүй дуртай. Их чинь жингэн хасгаж хичээнэ. Нэг өдөр зураг авалт дээр зурагчин солигдсон байдаг. Тэр шин зурагчин залуу нь ресторан таарсан залуу байхан тэр. Нью-Йоркд сургууль төгссөн чадварлаг нэгэн болж таарна. Шин зурагчин залуу зураг авалтын найруулгыг өөрчлөн өмсөх хувцсыг нь хүртэл солиулж түүнийг мөн их зантай чадахгүй бол өөр модель зөндөө байна гэж хэлж өөр цухлыг нь хүргэн муудалцдаг. Бүсгүй гэрээгээ алдахгүй тулд аргагүй эрхэнд өмсөхийг хүсгүй байсан хувцас өмсөж зураг авах болно. Гайхалтай тэр зураг сэтгүүлийн нүрэнд нийтлэгдснээр амжилттай болж хүмүүст ихэд таалагдан бүсгүйд олон ажлын санал араараасаа ирдэг. Найзууд нь нөгөө зурагчин залууг тунчиг алдартай халуухан бас царайлаг гэж амаа олохгүй магтахыг сонсоод бүсгүйн сэтгэл гинэтгэн хөдлөнө. Бүсгүй энэ үеэс залууг битүүхэн шохоороход сонжиж эхэлдэг. Түүний ажил дээр ирэхэд залууг ардан зогсож байсныг мэдлэхгүй бүсгүй цоцсондоо түүний эмзэг эргэтэн рүү өшөглөж орхино. Ярилтан зогсож байхдаа гинэт бүсгүй сэтгэл хөдлөлсөндөө түүнийг өмсөж орхино. Тэгээд найз эмэгтэй байгаа юу гэхэд залуу байхгүй. Гэхдээ чи миний сонирхол биш гэж хэлэн түүнийг орхиод явж чадна. Бүсгүй үүнд нь уурлан уйлж хоцорно. Нөгөөх зурхаачийг санан түүнтэй уулзахаар очдог. Цэмцгэр хөгшингээр түүний өнгөрснийг судлах хэрэгтэй гэж хэлээд түүний хуучин найз бүсгүйчүүдийн зургийг олж үзүүлэн залуугийн сонирхол бол тарган эмэгтэй. Түүний үерхэж байсан бүсгүйчүүдэд нэг л ижил тал байна. Тэр нь эдгээр бүсгүйчүүд бүгдээрээ махлаг байна гэж хэлдэг. Энгийн нэг эмэгтэй дуртай хүн өөр шиг чин тачаангүй эмэгтэй дуртай байх нь ховор байдаг шүү гэж бүсгүйн тархийг угаана. Бүсгүй түүнд үнэхээр дурлсан байсан учраас удаан бодсны эцэст жин нэмхээр шийдэж идэх юмд нуусгүй дүүн эсэргээрээ түүнийг таргалуулах тасгалжуулагч болж хэрхэн жин нэмхийг зан түүнийг идүүлэн эхэндээ түүнд их идэх нь эвгүй байсан ч сүулдэ дасаж маш ихээр идэж эхэлснээр жин нэмж 48-аас 70 кг хүртэл таргалж хүссэн үр дүндээ хүрсэн тэрээр баярлан хөөрч эхэлдэг. Мэдээж гадагшаа гарах гэхэд түүнд таарах хувцас олдохгүй. Захилгаан шатанд дурлсан залуутайгаа таарна. Залуу бүсгүйг хараад нэлээн өөр болсон юм шиг харагдаад ах юм. Жин нэмээд их ирүүл харагдаж байна гэж хэлэхэд бүсгүй догтлон ингэж байгаад намайг үнсхийн биш үсттэй гэж хөөрөн зогссон ч залуу бүсгүйг тоолгүй буугаад явчихдаг. Моделийнхаа ажлыг хийхээр буцан ирдэгч тэрээр огцом их жин нэмсэн учраас түүнд хувцас нь мэдээж таарахгүй. Менежер нь түүнийг хараад мэл гайхан маш олон ажил байхад яагаад ингэж жин нэмсэн бэ хэмээн уурлан одоо яах вэ? Жингээ хас ажлуудаа түр хойшлуулъя гэхэд бүсгүй жаахан таргалаа л биз би турахгүй хэмээн эсэргүүцнэ. Мэдээж моделийн ажил туранхай байх хэрэгтэй учраас тэрээр энэхүү ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй төрнө. Ингээд манай бүсгүй дурлалт залуу дээрээ очин хайраа илчилж өөрийг чинь бүдүүн эмэгтэй дуртай гэдгийг мэдээд таргалсан гэж үннээ хэлэхэд харин залуу чи нэг л буруу ойлгосон бололтой. Би гадаа төрхөөс илүү зан ааш үн цэнийг илүүд үздэг. Харин чи бол төвөгтэй хуваа хичээсэн ажил дээрээ дарангуйлагч өөрөөсөө бусдыг сонсдгүй гэж пал хидл хэлхэн тэр. Бүсгүй түнд гомдон гэртээ ирээд бүр ихээр идэж гарна. Гэртээ байнга идан ажилч хийхгүй өдрийг өнгөрөөнө. Нэг өдөр дурлалт залуу нь залган хоол идхийг хүрнэ.
22 хүний порт стейкийг идвэл би чамтай үерхэн гэж хэлдэг. Эхэндээ бүсгүй гайхагч генет дургүй нь хурж эхнээс нь идэж эхэлнэ. Яг идэж дуусахын даваан дээр ухаалтаж унах нь тэр. Сэрэгт нь түүний хажууд менежер залуунд байдаг бөгөөд кан зурагчны талаар түүний сонсоогүй мэдээллийг хэлнэ. Түүний өмнөх найз бүсгүй нь бас алдартай модель байсан ч хоол тэжээлийн дутагдлаас болон амиа хорлсон байдаг. Тиймээс залуу дахин моделийн зураг авахаа болоод Америк явсан байжээ. Дөнгөж ирээд анхны ажилласан модель нь тэр байж. Яг энэ үед кан зурагчин орж ирэн түүнтэй үерхэхийг зөвшөөрч байгааг хэлснээр тэр хоёр халуухнаар үнсэлцэн. Бүсгүйн найзууд нь түүнийг чи яг солиорчгож гээд тэр мэдрэл мууртай зурхаачаас боллоо гэж загнах үед бүсгүй зурхаачийг гинэт санан очиж уулзахыг хүсгэд нөгөө цэмцгэр хөгшин зурхаач хаанч байсангүй. Байн очдог ресторанд хизээж ирж байгаагүйг олж мэдэн мэл гайхна. Хайцсан мэдгүй. Хизээж энэ хороо дээр байгаагүй зүгээр л бүсгүйг хайртай нь учруулахын тулд тусалсан сахиусан тэнгэрэн байсан юм болов. Гэртээ эдсээр сууж идэл утсан дуугаран туслах залуун залган ажлын санал байгааг дуулгадаг. Явж очтол зураг авалтын ажил санал болгоход бүсгүй дургуйцсан намайг таргалсныг зарлах гээв гэж халгаахгүй. Тэгтэл дурлал залуугийнхан санаачилсан төсөл байх бөгөөд залуугийн хүссэн гол санаа нь модельуд заавал туранхай байх албагүй гэдгийг олон нийтэд тунхаглахыг хичээнэ. Түүний сансан зөөлж хүссэн ёсоор нь болж бүсгүйн зураг авалтууд амжилттай болон олон ажлын саналд дарагдана. Модель бүсгүйг эмэгтэй хүн 50 кг-аас хэтрэхгүй байх ёстой гэсэн үзлийг халж байгааг зарлаж шинэ хувьсгал хийж байгааг зурагт радиогоор зарлана. Ингээд хосууд аз жаргалаар дөрөв хөтлөлцөн алхаж байгаагаар кино маань үнэхээр сайхан төгсдөг. Кино таалагдсан бол та бүхэн лайк болон subscribe товчийг дараарай. Thank you.